хатгаж хадсна гэсэн. Энэ бүх хугацаанд ингээд уйлаад тийчлэнээд тэгэх ёсгүй. За сонирхолтой нэг баримтыг дуртахад буула тант нь Амазоны ширэнгэн ойд амьдардаг Сатаре Маве овгийн хамгийн чухал ёслолын хамгийн чухал амьтан байгаа. Учир нь тэдний хувьд эр хүн болно гэдэг зүгээр нэг юм насны тоо биш. Одоо 18 хүрээд чи эр хүн боллоо гэрээсээ гараа гэдэг ойлголт биш. Энэ бол өвдөлт, айдас, төвчээрийг өөрийн биеэр давж чадсан эсхийг шалгасны дараа одоо хэлдэг чи эр хүн боллоо гэж хэлдэг зүйл. За тэгэхээр одоо та нар баг ойлгож байгаа бох. Ёслолд оролцох хөвгүүдийн зарим нь дөнгөж 12 настай байдаг. Тэд эхлээд ой руу орж энэ суман шоргоолжуудыг өөрсдийн одоо гараар барьж цуглуулна. Ингээд хүртэл одоо аль хэдийнэ эрсдэл. Одоо тэр суман шоргоолжуудаа түүж явахта хатгуулах боломжтой шүү дээ. Энэ нь бол өөрөө эрсдлийг даван туулж байна. За дараа нь тэдгээр шоргоолжийг дотгошоогоо чиглэсэн байдлаар одоо хазгад бэлэн байдлаар энэ бэли болгон сүлжинэ. Бэли гэсэн үг. Шоргоолж өрөө. Тийм одоо им навч бэлдээд тэр навчаа ингээд юм уцлаг юмар сүлжээд тэр уцлаг юмнуудаа дүүрэн юм шоргоолж хийчихэж байгаа. Тэгээд нэг бэлийн дотор олон 10 зарим үед бүр юм олон 100 суман шоргоолжийг хийчихдэг. За ёсол эхлэхэд залуу маань одоо эр хүн болохын тулд гараа бэли рүү шургуулна. Тэгээд боочно. Тэгээд 10 минутын турш тэр бэлийг тасралтгүй өмснө гэж байгаа. Тэр 10 минутын турш тэр хідэн 10 шургоолжуудаас өчнөөн нь хатгах гэсэн. Хатгаж хадсна гэсэн. Энэ бүх хугацаанд ингээд уйлаад тийчлэнээд тэгэх ёсгүй. Тэгэх юм бол эр хүн болж чадахгүй. Энэ бүх өвдөлтийг мэдэрч явах явцдаа бүжиглээд байж ах хэвээр. Бүжиглэнэ. Тэгээ гараа сууглаж тэр 10 минутын турш одоо суулгах хориотой. Энэ тэр бол одоо маш одоо гэр бүлээ хүндэтгэхгүй байгаа одоо удам усаагаа яах байгаа юм маш тийм готомшигтай зүйл болно гэсэн үг. Тэр 10 минутын өвдөлтийг заавал тэсэж гаргах хэрэгтэй. Одоо дараа нь яг юу болох нь хамаагүй. Унах орилох бол ерөөсөө л ичгүүртэй зүйл. За хамгийн аимшигтай нь үүнийг нэг удаа биш. Нэг залуу энэ ёслыг за баг 20 удаа давтаж байгаа. Нэг удаа ингэж явахгүй ингээ 20 удаа тэр бэлийг одоо өмсөж байгаа гэсэн үг. За өөрөөр хэлбэл тэр одоо хүү буллет антийн хатгалтыг олон зуун удаа олон өдрийн турш амснаа гэсэн үг. За National Geographic-ийн ийм баримтад кинонд дурдсанаар буллет антийн ганц хатгалт зөвгийнхөөс 30 дахин илүү өвдөлттэй гэж үзсэн байна. Тэгэхээр одоо зөвгийг аймар гэж яриад хахад бол энэ буллет антид хатгуулсан хүмүүс бол үнэхээр л уйтгартай зүйл гэсэн үг.